За цэсийн сульфатыг калий йодоор тунцчлуулах туршилтыг үргэлжлүүлье. За үүний тулд цэсийн сульфатын усамлаасаа хуруу шилэндээ тасалж авна. За цэсийн сульфатын цэнхэр өнгөтэй усмал халжиглагдчихна. За энэхүү усмал дээр калий йодын усамлаас нэмж өгнө. За цэсийн йодын тундас бууж байгаа нь хажиглагдчихэв. За цэсийн 2 валенттай йодод үүссэн байгаа. Ус өмлийн өнгө улмаар шар болоод байгаа нь цэсийн 2 валенттай йодод задраад цэсийн 1 валенттай йод болж хувирж байгааг бол илэрхийлж байгаа. Дээрээс нь дан йод ялгарснаар энэ ус өмлийн өнгөийг шар болгож байна. Цэсийн 1 валенттай йодын тундас маань цагаан өнгөтэй байгаа. За энэхүү ус өмлийг баг зэрэг халааж цэсийн 2 валенттай йодыг 1 валенттай йод болох урвалыг эрчимжүүлье. За халаалтын явцад ус өмлөөс дан йод бол ялгарна. Ингэснээр ус өмлийн өнгө бол цайрж орж ирнэ. Энэ урвал нэлээд удаан хугацаа шаардаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа усмал маань өнгөгүй усмал болон цагаан тундас болон ажиглагдана. За бид нар энэхүү уруу шилэнд цэсийн 1 валенттай йодын туршилтыг өмнө нь давтсан байгаа. За нэлээд хугацааны дараа энэ халааж байгаа хуруу шил маань ийм цагаан тундастай өнгөгүй усмал болон хувирна.